Сайн байцгаана өрх юм үзэгчтэй цагдаагийн байгууллагаас эрхлэн явуулдаг Хүүхдээ ойлгоё подкастын шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарт одоо комедиан Содхүү одоо бидний урилгаар оролцож байна. Хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Танаас ч гэсэн оролцож байгаа баярлалаа. Яасан нэг зүйлийг танархаас ажил хийх бас их туслах гэж боддог. Нийгмийн одоо ажил бас их оролцъё гэж одоо тэгээд яг тэгээ одоо ажилласан чинь та нар баяр хүүхдээ ойлгоё гэдэг энэ зүйл ярилцъя гэх юм. Баттай нарахгүй гоё. Эхлэе даа гэдэг. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр хоёулаа энэ үеийнгийн дээрлэхэл те хүүхд залуучуудын үерхэл нь хөрлөл те таныг одоо хүүхд байж хахад ямар байв? Одоо байж хахад одоо тэр асуудал одоо харьцуулаад ингэж боддог шүү дээ түн чи ер нь бодоод хат эрэгтэй хүн аюу хэм боддог юм шиг байна те. Тэгээ тэр талаар яриагаа эхлэе гэж бодож байна. Миний хүүхднээс их юм бол одоо би ч угаасаа л яг харуулъя. Ногоон хараал 3-4-ээр хараалъя. Тэгээд нүгтээ дандаа л одоо ингэж төв замын хоошоогоо нүн скол урагшаага нүн тэгээд тэр хараас холбогдсон хэлсэн. Дээр 3 хчтэй аль баг хэрэгтэй хүү гэдэг. Хайрын донд өссөн тий. Бүгд л одоо айлын баг хүү болох юм ингээд хичнэр бол ээж аав тав болоод наваа. Сайхан бөмбөгнүүлж ган дээрээ бөмбөгнүүлжсэн. За тэгээ явж исэн чинь нэг жоохон одоо ч нэг хүүхдүүд чи бас гэрээсээ гарах нь баг болчлоо тий. Тий. Манай үеч болоо нэг их гарч тоглодог байлаа. Тэгээд ер нь бол нэг шууд 5-6 наснасаа л гадаад гарч ирсэн. Тэр үеэс эхлээл одоо баг. За яг таны яриад байгаа юм гэсэн дээ. Тэгээд ер нь бол дээрлэлт гэдэг бол байсан. Тэгээд нэг манай дээд үйт ч байдаг гэсэн. Бид чинь нөгөө нэг яг л үзэж харсан юм аа дүүрэн. Үзэж харсан юм аа одоо байдаг л зүйл юм байна. Одоо жишээлбэл ингэжсэн шүү дээ. Манай бас нөгөө хаяа ууттай. Тэгэл хичээл дээр очиж сууж байгаа бол манай ангийн нэг хүүхэд гэсэн байна. Тэ чи яасан гэх. Вау согтой. Тэгэнгүүт надад ч гэсэн байдаг асуудал нөгөө хүүхд ч гэсэн байж байгаа. Айгуулаг ойлгож байгаа хөх тэ. За. Тийм юм болж тэ гэт тэ. Энэ юу гэх нэг юм байдаг л зүйл гэж бодоод усцсан гэх юм уу. Тэгээд нөгөө нэг манай сургуулиур 3 тамир гэдэг нэг яг өгөөгийн атлет гэдэг тэр хавар чинь тэрийг их нөгөө дээрэмд гэж оролддог байлаа. Тэгээд бид тэр айгуух дээрэмдүүлдэг байсан хүүхд. Байсгээл орцроо. Тэгээд сүүл рүүгээ бүр нөгөө арганд суралцдаг байсан. Одоо за нааг орцроо авч орвол би ингэн ч юм тий. За нааг нэгжий гэвэл би ингэн мөнгөө өндөө нундаач тий. Өөртөө жинхэнэ салтаандаа хийдэг болол салтаал хийж үг гарсан юм болоо та гэдэг. Тэгээд одоо нэг удаа бүр манай найз ингэжсэн гэж байна. Орцроо оруулаад дөнгөж гар утсан Nokia гэдэг барьсан байсан чинь Nokia 8 давхар гаргаад ч илүү. Ах нь тэр хаалгыг төгшөөд худлаа нэрлж байгаа хөөхтэй баяраа гэд хүүхэд дуудаад өгч хахтаа. Ах нь ээж аав нь намайг харуул уурлан чамаар буу. Яг бодох гал очих. Нааш тэ байж гэртээ гэрийн уцруу дахиад залгаад ах туцаа өгч байгаа чи. Тэгээд хүүхдийг яг зодод зохихоосоо илүү дахин угааж байгаа байхгүй тий. Бас нэг жоох ээлтэй дээр юм гэх юм. Сэтгэл зүйд ээлтэй дээр юм. Тэгсэн чи уцыг аваад яг ингэ ярьж байгаа дахин очиж тавш. Манай нэг очиод ингэ төгшөөд хаалгыг онгоолгосон чинь тийм юм байхгүй гэ. Эргээ харсан чинь өтлөөлтэн суугаад ингэ. Уцыг аваад доошоо бууж ирсэн гэж байна. Тэгээ манай тэр найз тэр тухайд яаж сэтгэсэн гэхээр чинь нөгөө одоо муухан одоо энэ хүүхдүүд одоо лифтийг тэгж болохгүй. Манай үед дээр үе Орос лифт ингэчлэр гацчихдаг байсан. Хаалган жоохон гिचглээ. Нэгээ тэгж нөгөө шогтдаг гэх юм уу найз нар. Тэс нөгөө дээрэмчний чинь шууд лифтэн дотор ингэж гацаагаад пүүзээ тайлж ингэж хавчуулаад буцаж нөгөө хаалгаа очиж тогшоод сайн намайг ингэж утлаараад ингэчлээ хата цагтаа дуудаад өгөөч гээд. Тэгээд нөгөө нэг холгаачиг лифтэнд гацааж байгаа цагтаа хурж ирээд тэгээд гар цагтаа байж өгөө. Тэгэхээр одоо энийг яагаад ярьж байгаа гэхээр бид чинь нөгөө нэг энэ хорвоо ертөнцид нөгөө нэг дархлаа вирус 2 гэдэг чи одоо хулгай цагтаа 2 гэсэн үг шүү дээ тийм. Дархлаа вирус 2 үүссэн цагаас ахвал нөгөө нэг нэгнийхээ дээр татаж үргэлж мөнгө тэнцэлцээр байгаа гэдэг шиг хулгай цагтаа юм санаа ингээд нөгөө нэг нэгнийхээ бас дээр татаж тэнцэлцээр байгаа. Бид нар хүртэл бүр ингээд ийм дархлаатай болсон байсан гэх юм уу тийм. Ийм нөхцөл байдал тэгэндээ гэх. Тэгээд чи нөгөө ингээд жоохон том болоод одоо ингээд ойлгонгоо
бас нэг тийм айхтар жишээлтэй зүйл бас нэг болж тий. Гэхдээ яг нэг одоо бодонгод ийм юм шиг байна. Надад нэг тийм сүртэй санагдахгүй байгаа ч гэсэн тий. Тухайд бол нэг айгүй амар байсан. Тэр энэ юунд ашигтай юм одоо бүр ботход тэр тэрийг юу гэж боддог вэ? Тэр хүүхд одоо нэг ганц пүүз ч юм уу юу авлаа гэдэг тэр амьдралын асуудлаа шийдэж чадах юм уу? Үгүй чадахгүй шүү дээ тий. Одоо мэдгүй одоо тэр хүмүүс би тэгж л бодож тэр хүмүүс хийх юмгүй байсан юм байна тий. Одоо сайн чиглүүлж өгөөгүй байсан юм байна ч юм уу. А гэтэл нөгөө нэг хөгжмийн дугууланд явдаг хүүхд болол аав ээжлүүд дугуулар байлаа нөгөө хүүхд чи одоо хөгжмөд авцаар агаал аг болол одоо энэ манай найз биш гэсэн филармонд ингээд тоглоод хийж тий. Тэр бол гэрээсээ гарт хүүхд байсан. Гэтэл одоо ингээд лаг боёж. Гэтэл одоо эцэг эхийн оролцоо тэр хүүхдүүд жоохон сул байсан юм болов. Зөв чиглүүлж чадаагүй байсан юм болов. Авиас нээж олж чадаагүй байсан. Тэгээ нөгөө хүүхдүүд чинь тэр зүйл аяга гой сонирхолтой санагдав. Нэг амжиргаагаа дээшлэх гэдэг байгаа ч юм шиг. Тэр нэг эр хүний proud авдаг байсан юм шиг тий. Би бусдаас дээр гарчлаа гэдэг нэг тийм алтан мэдрэмж. Одоо бид нар ч гэсэн Facebook-ээр ингэдэг шүү дээ. Нэг юм хүмүүсийг ингэ үлдэхгүй дийдэг гэх юм уу. Тэр ч гэсэндээ яг үүндээ бидний юм нэг би ч арай ийм бишээ ч юм жижиг эгоны тоглолт яваад байгаа юм л да. Хүний сэтгэлзээ одоо нэг юм би ийм биш би энэс арай дээр гэж бодож байгаа болохоор жижигэн ч гэсэн таашаал аваад тэгээд одоо хүн шоолж ширлж юм хартаа гаргаж нэг жижигэн эго яг тэрнтэй адилхан тэр хүүхдүүд ч гэсэндээ тухайн үед жижигэн эгонуудаа би бусдаас илүү яг тэгэхээр мэдээж тэр гадуур дээрэн тонол хийгээд сургууль соёлтой явахгүй бол хичээл дээр очив. Тэгж хаашаа чирэгдэн шүү дээ тий. Тэр ботуу хоцроод байгаа мэдрэмжээ удамжнаас олж авах гэж хичээдэг гэсэн хүүхдүүд болов гэж үздэг тий. Ингээд том болчихсон. Тэгээ би том болчиход ингэж ойлгосон. Одоо л нэг асуудал биш юм биш үү ч юм. Тэгснэ үгүй шүү дээ. Гэхдээ надад тухайн үед бол амар байсан шүү дээ. Тэгснэ дараа нь нөгөө энэ чи яг нөгөө нэг эцэг эхчүүдийн юу сүртэй ингэж хэлдэг үү? Эндээс яг үүсэлт энэ сэтгэл зүйнээс үүдэлтэй юм байна. Бидний хувьд энэ сүртэй биш байж болох ч тэр амьдрал үзээгүй 10 настай хүүхдийн хувьд дааж давшгүй том стресс баг. Би бол хүүхд тогтоо нэг удаа бүр амиа хорлчих гэж бодож ирсэн. Үхээд өгвөл энэ амар амгалан орших юм байна гэж. Яагаад гэсэн чинь шалтгаан аюу одоо бодонгууд амар инээтэй чинь тэнэг шалтгаан тийм. Хатаа нэг хичнэр маань айлын баг хэлийг хэрэглүүлнэ. Манай том ихч сургууль зургаад гадагшаа явсан. Тухайн үед нөгөө нэг PSP буюу гадуур явж тоглодог PlayStation заавал зургатанд талах шаардлага өөрөөсөө дэлгэцтэй юм. PSP гэдэг нэртэй тоглоом надад явуулаад би нөгөөдгөө аваа гарчихгүй мангар юм шиг нэг өдөр. Тэгсэн чинь байрны нэг юм жоохон үлгээ өгт. Тоглоё гэд надаас авангуудаа өгөхгүй бүр ингээд тоглоод байгаа юм би. Одоо орлоо аав ээж уурлаад юм. Би юм аав гэж өгдөг. Задаж мадаггаа тийм ч юм уу сүртэй юм гэдэг. Тэгээд харин би чам дараа тоглоулна гэж амлаад нөгөө ч зачидэг бол амл гэдэг амлаад тэгээд гэрлүүгөө ороод би гэрлүүгөө орсон дараа тавьж хизээч авч гараач гэдэг бодолтой. Нөгөө нөхөж гэсэн сая л авахгүй явдаа гэдэг бодолтой. Хоёулаас олцсон. Тэгээд нөгөө ч таарах болгондоо бүр өөрийнхөө юмаа нэгж байгаа юм шиг. Чи PSP аваа гэдэг. Маргааш тэдэн цагийн болж хаалш шүү. Тэгээд би өөрийнхөө юмыг хүн нэхэд харахаар амар хэцүү. Ядчил чинь хичээн өгсөн юм те. Миний амьдралын хамгийн үн цэнтэй юм болчиход байгаа шүү. Тэгтэл ингээд тэгээд би бодож энийг нөгөө явуулчихгүй гэхээр ээж аавдаа юу гэж хэлнэ. Ихчтэй юу гэж хэлнэ. Үнтэй цагтаа юм аа хэлээд. Тэгээд тэр чинь нэг 12 3 настай хүүхдийн үед бол энэ айгүй хэцүү асуудал байгаа байхгүй. Гэтэл бол том хүмүүс энийг сонсчоод чи юу сүртэй юу мангар ингэ. Энийг одоо нөгөө үзэж байгаа эцэг эхчүүд байвал хүүхдүүд чинь танд ямар нэгэн асуудлыг одоо ингэ хэлж ярих юм бол битгий та 30 настай сэтгэхүй 40 настай сэтгэхүй 50 настай сэтгэхүйгээр хандаж ил хүсгээд тий. Өөрийгөө яг нэг 10 настай байх гэж бодоод хүүхдтэй хамт жоохон найзлаад тий. Аав ээж нь ч гэж баг. Аав ээж гэдэг үг оролцуулахгүйгээр баг ярилцвал яа гэх. Тэр хүүхд найзтайгаа ярьж байгаа юм шиг нэг асуудлыг хэлчихдэг яах вэ тий. Тэгээд яг энэ асуудлыг тэгж ингэ шийдэх юм тий. Би л манай хүүхд дээрлэхэд ирэх юм бол цагдаад өгмөг гэхгүй би ямартай ч ихлээд уулзаж үзэх л баг тий. Энэ дээр нэг ийм зүйл анзаардаг л да. Дээрлэхэлт дээр төлж байгаа хүүхд чинь бол айгүй тийм хүнд санагдаж байгаа шүү дээ. Тухайлбал одоо манай дээр ч одоо ийм асуудлууд ирэх юм л да. Араас нь хүүхд ингээд нэг балаараа ингээд найзаа нэг тест өгүүлж явах шалгалтын дээр туслаач аль нь юм бэ гэж нөгөө чинь ингээд яг айгүй тийм хэцүү санагдаад тэгэл ээж авдаа шалгалтын дээр ингээд арын хатгаад юу ч хийлгүүлэхгүй байсан гэл ингээд.
Тэнгүүт нь маргааш нь аав ч юм уу ээж ч юм уу очоод юу болсныг одоо ингээд яахгүй хүүхдийнхээ үгээр явж чингуудаа нөгөө хүүхдийн зодчих. За нөгөө хүүхд нь ёо нийгмийн ажилтны асуудал ингээд бодоод тэр сургууль би явахгүй айж байна гэл ингээл те. Тэр нэг хүүхд ингээд асуудлаа ингээд шийдэж байгаа энэ орон зайд нь ээж аауд нь өөрийн ухаангүйгээр явж ороод асуудлыг бүр тэрхэн зур хүүхд найс нь чам туслана түр байж гараа гэдэл ингээл шийдвэрэл найзаа туслаад ингээл эрг нөлөө үүсгэхэд ээж аав нь явж ороод нөгөө асуудлуудыг бүр ангийн асуудал, сургуулийн асуудал, баг улсын асуудал юм шиг болгоод ингээд хөндрүүлээ хайчдаг те. Тантай ингээд нэг сал нэг байна л да. Ер нь ингээд ээж аауд хүүхдээ сонсдог. Ингээд бол амьдаал ингээд хэлэх гээд юунаасаа эхэлж хэлхээ одоо мэдэхгүй байгаад шүү дээ. Тэр хүн дөнгөж өөрийгөө илэрхийлж сурж байгаа үед. Тэр үед нөө анхааралгүй сонсоод тэгээд нөгөө л одоо миний хүүхдийн зөв, бусдын хүүхдийн буруу гэдэг бас нэг тийм ойлголт яваад байна уу гэж харж байгаа. Хамгаалах нь зөвлөлтөө гэхдээ яагаад ийм байдлаар гэж те хүүхэд нь гол нь харж байгаа байхгүй юу? Бид нар одоо нөгөө нэг тунгалаг тамирыг гээд кинон дээр энэ одоо найруулагчааг энэ афризм биш энэ нөгөө нэг одоо метафорыг үзүүлдэг байхгүй бид нар илээр биш далдаар үзүүлдэг. Хүүхдүүд чи харж байгаа шүү гэдэг үзүүлдэг. Яадаг гэсэн чи нөгөө нэг хонгор хөөсөл рүүгээ шилэн саяр олно гэ улгаан хэцээ явж идэг шүү дээ. Тэгээ нөгөө анхаарал нь гэ захиур төмөр дээр очиж чи захиур төмөр аргалаад 2 цагтаа гэнэ явуулсан дээр хэлдэг. Өнөөдөр чи ингэж болохгүй шүү дээ. Яаж байгаа юм гэсчгүй ахаа би таныг дөөрөөж шүү дээ гэдэг. Би шилэн саяр олноор адуу туугаа явж юм гэж шин дөөрч юм гэлээ. Тэгээд ингээд захиур төмөр нэг сонирн бодол. Чи одоо энэ үед ингэж болохгүй. Тэр үед бол одоо юу гэх юм инкесээр харахгүй байсан тий. Одоо эн чинь одоо юу гэх юм улаанууд ороод ирц тий. Дардын намын засагтаа болсон бид ингэж болохгүй гэдэг ингэж байгаа хонгороо сонсохгүй. Тэгээд захиур төмөр нэг сонир царайлаад үлддэг. Энд чинь яг тэр баг. Одоо энэ хүүхэд аав нь хүүхдээ өмөрөөд очиж зодож байгаа хүн ч гэсэн адилгаагүй тийм яг л бүх асуудлыг нударгаар шийддэг бүхэл юм болж байна. Хүн чи яг нэг өдөр ухаардаг. Бид нар нэг өдөр алдаагаа ойлгодог. Тэр нэг өдөр алдаагаа эргээд ойлгоод эргээд засаж болшгүй том бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байгаагаа ухамсарлана гэж бодлоо. Тэгэхээр та нарын хүүхдүүд та нарыг харж хүүхдээ хүмүүжүүлэхэд битгий яар гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийгөө хүмүүжүүлэхдээ анхаараа гэдэг. Тэгээ тэн дээр ингээд бид ингээд нэг цагдаагийн байгууллагууд ингээд жилд ингээд нэг удаа, хоёр удаа ч юм уу тэ нийлт хаалганы томоохон арга хэмжээ хийдэг л тэ. Тэгээ нэг танилмал над руу уцтаад байсан. Манай хөө ингээд цагдаа болно гинэ. Ингээл. Тэгээ нийлт хаалганы өдөр болж байгаа явуулчих гэдэг. Тэгээ ирсэн чинь хамгийн ихний үг бол тэр хүүхд ингээд сургууль төгссөн. 20 одоо 2 3 настай юм уу те. Натаа ихний харилцсан үг бол манай аав тань руу ярьсан уу гэдэг үг байсан л да. Тэгэд ингээд одоо хүүхдөө цэцэрлэгт хөдөлж очдөг шүү дээ те. Ахаад нэг ажлын байранд ингээд нас бие хүрсэн хүний ахаад аав нь хөтлөөд явах хэрэгтэй юу те. Насаар нь ингээд өмөрч чадахгүй шүү дээ те. Тэгэхээр энэ дээр бас нэг юм дээр ингээд нийгэмд ингээд харилцаагаад хүн өөрийгөө олохгүй явж яхад нь ээж аав нь өмөрөөл явж ороод тэр хүүхч бас өөрийн гэсэн өгдөл одоо хүч чадал бий шүү дээ. Тэ дээд сургууль диплома барьчихсан те. Нэг үнтэй харилцаагаа тогтоогоо те. Хэрвээ ажлын байран дээр асуудал гарвал ээж аав нь дахиад ирээд өмөрөх хэрэгтэй юу те. Тэгээд тийм зүйлийг бодоод явж те. Нэг нээлттэй хаалганы өдрөлөг дээр хүмүүстэй уулзаад хүсэлтүүдийн ялгадаг л да. Ялгаад явах та. Тэр хүүхдийн юу бол хүсэл бол ширээн дээр үлдээд үлдсэн. Бусад хүүхдүүд болохоор хүний нөөц рүү шилжээд ингээд хүсэл мөрөөдлөө биелүүлэл явж исэн. Тэгэхээр зарим үед ээж аваад хит их тослох гэж хичээж байгаад хүүхдээ ирээдүг бас яацдаг юм байна да гэж бас анзаарч. Одоо нөгөө юу гэх юм наснд одоо насны проблем гэж хүүхдүүд байгаа. Насны асуудал, насны одоо үүнийгээд байгаа насны сорилж байгаа. Одоо 1-р ангийн хүүхдээ жишээлбэл бид нэг сорилж сургах одоо нэг биш хамгаалах ёстой. Гэхдээ бас тэр хүүхдийг сургах ёстой. Жижигхэн хэмжээний тэр хүүхдэд сорил байх ёстой. 1-р ангийн хүүхэд ядаглаад аав ээж нь одооноос эхлээд хувцсыг чинь үзүүлж өгөө. Чи цэцэрлэг хүүхэд биш боллоо. 6:30-ийн сэрүүлэг дууссан бол аав нь очиж цай бэлтжих хооронд чи диплогоо өөрөө өмсөөд 0 орж үсээ норгоод гараад ир. Самж чадахгүй маа гэхэд ядаж норгоод гараад. Чамаа 2-р ангид орох чинь яаж үсээ бодлоор жишээлбэл зааж өгч. Ингээд нэг юм насны хамгаалах сэдв байна. Жишээлбэл одоо бид нар 1-р ангийн хүүхдтэйгээ шууд байгалийн сорилттой танилцгээд тэ хүн бол өөрөө суралцгээд шууд өглөө хөтөнгөө гаргаж болохгүй. Гэхдээ тэр хүүхдийг жижиг хэмжээс үүсдэг. За 6-р ангийн хүүхэд жишээлбэл өөрөө сургуультай явах хэмжээний байгаа бол тэр хүүхэд яаж аюулгүй явах вэ? Тэр зүйлийг хэлэхдээ сургуулийн дээрлэхтэй орчин таарал яах хэвээр
ийм зүйлийг зарим нэг асуудлыг нь өөрөө зохицуулахыг хаях хэрэгтэй. Одоо таны хийсэн жишээн дээр бас яг тийм л баггүй. Өөрөө эхлээд очиод уулзаад үзэл гэж аав нь бол хэлэх ёстой байхгүй тийм. Уул нь аав нь ярих гэдэг чинь бүр атсны сонголт байхгүй юу? Тэгээ бүр болохгүй л ярих хэрэгтэй байхгүй тийм. Бүр болохгүй л ярих хэрэгтэй байхгүй тэр үг. Эхлээд ямар ч тач минийхөө очиод хүн тийч ядаж хүн хайх эрдэм сурах нь шүү дээ. Тэр дараа хаана вэ? Тэр хүмүүсээс нэг их асуусан юм. Сайн байна уу? Хэлэх юм. Хаанаас эхэлж ярих хэрэгтэй юм. Ингээд тэгэхгүй бол аав нь ингээд бүх юм тавьчлаад өгсөн байгаа тийм. Тэр үг одоо би одоо энийг гэж юмсаад тэгж хэлсэн. Манай аав ээж намайг бас тэгж өсгсөн гэх юм уу? Яг л тэгж бодоод байна юм. Тэгэл ингээд энэ чинь тийм шүү, тэр чинь юм шүү. Зарим үед бол ингээд ангийнхаа хүүхдээ за нэгдүгээр ангиасаа найдалсан хүүхдээ муудалцаад анги татраа зодолтоо тэгээд асуудал үүсэхгүй. Тэгээд асуудал үүсээд тэгээд хоёр найз бол илэрчиж байгаа юм. Тэгээд эргэж ирээд ингээд чи яасан бэ? Ингээд тэгээд чи би батагаа зодолтож байгаа. Хоёр шүү. Тэгээ яасан? Би битээр эвлэрсэн. Гэдэг чи намайг тэр асуудлыг ингээл нэг урдуур ороод яриад. Гэтэл аав минь намайг хороолт амьдэрдэг байсан бол ер нь бол 6 долтуур анги хараас дагаж явдаг байсан. Гараачны хавд. Тэгээ аав ингээ ээж өгдөө те. Тэгээ одоо тэгээд бас нэг өдөр найзлалтаа бас ингээ караоке дэм жилөө яагаад ч хэлээд байна. Би чи бойл гэдэг байна шүү дээ. Чи 11-р ангид орсон байлээ. 11-р ангийн хүүхд болчиход би аавдаа би чинь 10-р ангитай байх хүүхд золдоо байлгүй зодуулаад. Огш амжилт нөгөө болж савна. Зүрхэнд нь орсон. 11-р анги басан ч аав нь араас нь дагаж яваад яах 11-р анги ангийнхантай ганцаа караоке хийж чаад байгаа. Чинь зөвж хөөе тэр юу явж ш тараа. Батах явж тараа гэд манай анги би ингээ арсч аав надаас амхандаа цухтааж байгаа булан тойроод араас нь бариад арсан ч аав энэ дотор эмхтөө нэг дотор авсан гэдэг өөр дотор орсон ингээ. Юу ч байгаа гэж. Юм үзээ. Тэгээд аав ээжүүдээ санаа зовол дуусахгүй шүү дээ. Тэнгүүд чинь нөгөө нэг насны проблем санаа зовлоод их хэрэг гэж. Одоо ч гэсэн 30 гарангууд аав ээж байдаг гэж байна. Чи бүтэн хэмжлэгээ өгсөж болж байгаа шүү. Бүтэн хэмжлэгээ өгөх тийм. Илгэний гепатитийн вакцин 96 оноос хойш тарьсан шүү. Чи вакцингүй явж байгаа нөх шүү. Санаа зовлоод л тэгэхээр энийг үсэж байгаа эцэг эхчүүд юу гэдэг вэ? Бид нар бодлыг контролдож чадахгүй. Гэхдээ бодлыг ажиж чадна гэдэг байгаа шүү дээ. Бодлыг зогсоож чадахгүй ирнэ. Би юу бодоод байна? Энэ бодол минь хаашаа хүргэх вэ гэдгийг анзаарч чадна гэдэг байна. Энэ үсэж эцэг эхчүүд та хүүхдтэй санаа зовхоо зогсоож чадахгүй. Гэхдээ аль насанд нь яаж санаа зовх вэ гэдгийг харин зохицуулж чадахгүй тийм. Яаж ирүүлээ? Яаж гоёо тийм. Түүний хүүхдийн санаа зовж байгаа гэдгээр ингээд бусдад халдаад байна. Хэцүү. Таныг өөрөө ингээд сайхан инээлээ зөндөө их мэдээлэл авлаа. Тэгэхээр одоо ингээд та ингээд 30 гарч явж байгаа 3 хүүхдийн аав тий ингээд сайхан гэрүүл. Тэгэхээр өнөөдрийн ингээд содоог ингээд бүтээхэд ээж аавын оролцоо, гэр бүлийн оролцоо хэрхэн байсан бэ? Эргээд нэг 30 жилийн өмнөх гэдэг юм уу тий? Нийгэм бас жоохон өөр байлаа шүү дээ. Тий? Тэгэхээр одоо ингээд харахад ээж аавын оролцоо ямар байв гэдэг. Ээж аавын оролцоо маш чухал хэлбэг авах тий. Намайг одоо яг л тэр хоёр хүнийхээ л гэж одоо бүтээгдэхүүн шүү дээ тий. Ингээд сууж юм. За маш их баярлж явдаг. Зүйлсээ би одоо бас нэрэн за тэгээд бусад бас нэг ээж аав бас мэдчихвэл тий. Заахан цаашийн зүгээр манай аав ээж хоёрыг ингэжсэн талаас нэг жоохон бас өөрт бас нэг тунгаагаад өөрсдийнхөө амьд хэрэгжүүлдэг. Жишээлбэл манай аав нөгөө нэг аав ээж хоёр сайн дүр муу дүр гэдэг зүйлийг хоорондоо ярилцсан байсан юм шиг. Аав сайн нь тий ээж жоохон хатуу гараа тий. Тэгээд ээж жоохон ээжээсээ жоохон айдаг. Хүсэж байсан нөгөө ганц удал залах баг хүн юм чинь тий 3 охины араас гарсан. Ээж болохоор ихтэй хүүхдийг барьж авахгүй болохгүй шүү гэдэг тий. Ингээд аюул хий. Хүүхдтэй нэг гэрээсээ 5,000 төгрөг аав махаваараа гэж ширээн дээр тавьчаад ээж хэлээд ээж цаана үсээ угааж ирсэн. Аваа гарчихгүй. Найзтайгаа 2-р анги өгч шин. Биси тоглоод хуушуул авч ирсэн. Миний амьдралдаа хамгийн ихний бүгд сүлийн болгоод тэр баг. Тэгээд гэлүүгээ яваад орсон чаа. Би аавыгаа илүүгээрээ сууж байгаа.
Юу яриад байгаа би аваагүй маваагүй. Өө тийм. Хийж нүү. Ээж цаад өрөөдтэй. Яа сте. Тэгэл одоо төвшүүлсэн тийм хөө. Тэгэл юу гэдэг чинь. Одоо тэгээ бодоо яаж нэг шайхтар шин. Төвшүүл яах вэ? Сэрийг бадрааж одоо намайг дахиж юм хийж болохгүй шүү дээ юм шиг байна тийм. Хийжсэн тэгээд ер нь бол нэг юм жоохон насанд нь бас нөгөө нэг тохиролсон. Бас зэмлэгээнүүд явж байхгүй бол бас болохгүй. Одоо ч гэсэн бид нар ингэдэг шүү дээ. Би ч гэсэн заримдаа одоо ингээд ихний битээр контрол алдна. Хүүхдүүд битгий та нар ингээд гурлаа зэрэг хашгиралтай байл та тий. Аав нь ингээд таалрын хэлж штеп. Энэ яг ингээд тэгэлтэй гэдэг ингээд. Тэгээ дараа нь айгу харамсах юм. Яага хүүхдүүд цаг энэ ч баг гэдэг. Яага цаг энэ ч баг гэж бодоод нөгөө нэг гурал маань орж ирээд тий. Доторх үедээ нөгөө сайн тал маань орж ирээд өөрөөрөө өнгөөрөндөө эцэгтэй бас хэлэхгүй гэсэн гэж юу аах вэ тий. За зодоогүй гар хүрээгүй загнаагүй бишээ юм нөгөө нэг чанга дуугаар орилоогүй харааж мараа байхгүй амьдралын зарчим байх ёстой зүйлийг ярьсан хэлсэн хальт дуу өндөрсчлөө дараагийн удаа хэлэхгүй юм биш үү контролх юм биш үү ч тий. Гэтэ ямар ч тач энэ хүүхдийг энэ болохгүй юм зэмлэх бол бас хаа тий болов чинь юу гэдэг чинь нөгөө би эхнэрт хоёрын хүүхдээ гурван хүүхдээ гуруулаа аз жаргалтай яваасаа гэхээс илүүтэйгээр нийгэм дээлтэй юм хүүхдүүд гараасай л гэж байна. Тэгээ өөрөө нийгэм дээлтэй гэвэл аз жаргал нь биш шүү дээ. Нийгэм дээл хүүхд байгаа гэвэл л зовлон авах бах тий. Тийм учраас илүү их аз жаргалыг нөхөрлөх жоох ээлтэй бусдтайгаа нэг хамт оршичдаг тий. Тийм багсаа л. Тэгээд аав ээж хоёрын маань хувьд алхлаа. Аавынхаа нэг гоё бах гэж боддог. Аав нь намайг рок хөгжмөр өмжүүлсэн. 70-аад оны рок. Одоо тийм эрхчлөө гэж рок бол угаасаа л эрхчлөөний урлаг. Эрхчлөө чи энэ энийг ингээд сонсоод үздэг л гэж хэлсэн. Тэрнээс шүүж тайлбарлаад аав нь тэр хүн ямар байх хэвээр яа гэдэг байх хэвээр зүгээр ч хэлж өгсөн. Би өөрөө тэр ертөнц рүү явж байгаа. Аав нь бас нэг хамгийн бүрэн дэш багштай шав орж исэн. Дахад тэгээд амьдралдаа хамгийн их тавлцаж исэн хөгжмөн дүнгийн тавлцаж исэн. Тэгээд цаашаа гитар төлөөр мөн тавлаад тэгээд хөгжим намайг аягүй зөвлөсөн юм байна. Хөгжим намайг аягүй уян хатан болгосон юм байна. Энэ хөгжим ингээд нөгөө энэ зүйлийг багасаа ингээд өссөн учраас энэ зүйлтэй нөгөө багасаа өссөн учраас би чинь ойлгох үедээ ойлдог хүүхдтэй тий. Эхнэр минь ингээд намайг чин сэтгэлээс халамжилж байгааг нь хараад нөлөөс тусдаг юм байна тий. Ингээд хайт шугад очиод хэлдэг юм байна. Намайг үйлж байгааг хараад эхнэр минь бас үлдэх юм. Энэ уйлхан гоё зүйлхэн болгосон юм байна. Ээж минь харин нөгөө нэг энэ гараараа тий хатуу чанга намайг өсгсөн тий энүүгээрээ болохлээрээ би яг жинхнээсээ ингээд нугууч удаахгүй тий аливаа зүйлийг сорил гэж хүлээж авдаг тийм бас юм байна тий ингээд намайг хөөх тоход бүдүүмж дормжсон ингээд өрчдөг очоод модалцаа тийм өсгсөн юм байна тий тэгэл нэг айгүй их юу адаг гэсэн юм гэж боддог. Хөгжүүлэх айгүй чиглүүлэг хийдэг гэсэн байна. Гэтэ байнга тэрэнд нь оролцоод байдаггүй. Айгүй их сонссон. Чи яамаар байна гэдэг. Эхлээд нөгөө нэг ингэчихсэн байхгүй юу? Би ч математиктаа муу болохоор ээж намайг хүчээр нөгөө нэг математикийн юунд явуулна гэдэг багш тэр дадлага авах гэдэг. Тэгээ би бол яхад ээж хэлж байгаа юм чинь тушаал юм одоо явах юм байна гэж үзсэн чинь тэр хоёр минь яхад ч юм айгүй бодно. Ер нь математикийн дугуурлын энэ тэрийг чи яг юунд сонирхолтой? Тэгэл би яг хөгжим сонирхолтой. Ямар хөгжим сонгоно? Тухайд яг нь систем of down гэдэг хамт програм л гэж хэлдэг. Хэлжсэн. Тэгэл нөгөө хүн болгоо математикч болгоод бүгдээ эцэг их болно гэдгийг ойлгохгүйсэн чинь хүүхдийнхээ даалгаврыг хийх утгатай байсан юм байл шүү дээ. Одоо хүүхдийнхээ даалгаврыг хийлгэхээр ээж математикийн дугуйланд явахгүй яа. 6 дугаар ангиас хойшоо энэ ойлгоход одоо айгүй хүндрэлтэй байгаа шүү дээ. Айгүй хүндрэлтэй тийм. Тэгэл яг тэр үгийг тухайн үед одоо ойлгож байгаа шүү дээ. Тэгэл ер нь бол ээж аав намайг сайхан хүмүүжүүлж байсан. Тэгэл таны хэлдэг ер нь бол үнэндээ боловсролч хэрэгтэй. Тэгээ энэ төрөнд хүмүүжил бол сайхан хэрэгтэй байна л гэж.
3 эгчтэй өссөн, 3 эгчтэй аймаг сони энэ хороо гэдэг чинь 3 охинтой болохыг мэдсэн юм шиг 3 эгчтэй өсгсөн. Тэр 3 охинтой болохоор нойлыг цэвэрхэн ашигладаг биш. Эгчнэр маань тийг шаарддаг байсан гэх юм уу? Садгүй дахиж суул дураач дээшлэл шийхгүй болоод чамтай өөрөө яриа шүү гэд. Заастай. Тэгээд одоо юу гэх юм намайг эмэгтэй хүнтэй яаж харилцах, эмэгтэй хүнтэй яаж аятай тухтай амьдрахыг багаас минь заагаас сургацсан гэх юм үү те. Одоо тэгэл хүмүүжил ирээл үзсэн нөгөө харсан үзсэн зүйлсээрээ л одоо ингээл явах юм байна. Тэгэл аав минь хүртэл нөгөө Битлз аяг сонсдог. Анхны дуулд сурсан дуунууд хүртэл нөгөө Британи, Англи аялгаар ингээд сурцсан тий. Тэгэнгүүт чинь нөгөө нэг одоо ярингууд чинь заримдаа англиар ингээд ярингууд нөгөө нэг англи акцентэд орж ирдэг. Хүний сурцсан юм тэр юм чи яах юм те. Тэгээд ингээд ярингууд хүмүүс наа ууч гадаад суралт өгсөн юм те. Үгүй нөөс төгсөн. Монголынхаа суралт төгсөн. Тэгээд одоо юу гэдэг чинь жижиг гэлтгүй нөгөө хүмүүс үзэж хараад ингээд байж байгаа те. Жижиг гэлтгүй. Тэгэхээр таны одоо бас хажууд нь үзэж хардаг юм хүртэл хүмүүс чинь нөлөөлж байгаа. Тэгэхээр ямар хүмүүс гаргамаар байна, яамаар байна, өөр нэг гэхдээ өөрийгөө хүмүүжүүлж гэдэг баг хүмүүс дагаад байна. Танаас бас жоох юм асууж болох юм. Надаас уу? Одоо би хөтлөгч нь авч байна. Тэ. За одоо би нэг сонирн биш байгаа л үдээ. Одоо энд одоо хамт сууж байгаа маань одоо хүүхэд хамгааллын чиглэлүүгээ ажиллаад та хэдэн жил ажилласан бэ? 23 жил. За 23 жил. Пүү 23 жил ажилласан гэдэг чинь бас. За тэгвэл одоо танаас асуусан. За бид чинь нөгөө угаасаа л өөр өөртөө ажил хөдөлмөрлөгөө оролцоод яг одоо юм. Та нарын ажил яадаж явагдгийг төшөө аюул ирэх хүртэл одоо цагдаа гэдэг одоо ер нь яг ямар хүмүүс ирдэм байдгийг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ олон жилийн хугацаанд одоо за хамгийн ихнээс нь эхлэе. За яагаад ер нь одоо хүүхдэр хамгийн таны анхны хамгийн ажиллаж исэн одоо хүүхдийн кейсээ юу байваа тийм. Бас сонир шүү дээ. Юу л да нэг цагдаагийн ажил мэргэжлийг эзэмшээд ажиллаж эхлээд сурч яасанд ажилласантайгаа нэлээ 23 жил болж байна. Тэгээд анхаад ажиллаж байсан хэрэг маань энэ хүүхдтэй холбоотой гэмт хэрэг байдаг. Хүүхд бол яг л цагаан цаас шиг тийм зүйл байдаг. Тэгэл яг гэмт хэрэг илрүүлэх арга ухааны талаар сургууль соёлд ингэ зөндөл хичээл ном үздэг л дээ. Тэгээ миний энэ хариуцсан нэг хэсэг сум баг дээр хэрэг гараад. Тэгээ сургууль руу очиод сургууль дээр би зүгээр л би чөлөөт цагаараа гээл юм зохион бичлэхгүй. Бичүүлсэн чил ингээл тэр гээл бүгд бичигдэж байна. Уншаал. 3 хүүхдийн нэр ингээл зохион бичгэнээр ингээл давхцаал ингээл яваал уншаал. Ахаад нэг лавшруулаад дахиад нэг сэдв өгөөл. Тэ? Миний мөрөөдөл энэ сэдв. Хай бичүүллээ. Дахиад нөгөө 3 хүүхд. Тэгээ шалгаал цаашаа явж ал нөгөө 3 хүүхд нэг хулгаан гэмтрийг үлддэг байсан олон удаагийн үйлдэлтэй ингээд илрээл гараад ирж байсан. Тэгэл ингээд явж ирсэн л та. Тэгэхээр бид бол ингээд нэг соён гэрүүл ажлыг янз бүрээр хийх гээл үзэж байна. Гэмтргээс урьдчилан сэргийлэх ажил бол тэр чигээрээ хүнийг одоо гэмт хэрэг үйлдэхээс л урьдчилан сэргийлэх агуулгатай ийм л хууль тогтоомж. Энэ хууль тогтоомжийн хүрээнд урьдчилан сэргийлэх ажлыг бид нэг хянах шалгалтаар гэмт хэргийг илрүүлж, соён гэгэрүүлж, мэдээлэл өгж ингэж л одоо зохион байгуулж байгаа нэг хэлбэр. Үүний хүрээнд бид нар бас дэлхийн бүхий л улсуудад бас нэг цагдаагийн ажилтнууд ийм сонсдог ярилцдаг юм подкаст хөгжмүүд янз бүрийн тийм төрөл жанрын зүйлүүд байна л та. Тэгээд үүнийг бас нэг хүүхдэд ойлгоё гэдээ подкастыг хийгээд одоо 6 7 дугаар дугаар одоо бичигдээд одоо ингэ явж байна. Та ингэ зочноор нь оролцоод ингээл явж байгаа энэ зүйл. Тэгэхээр би сүүдэртээ нэг зүйл ярихад гэр бүл гэдэг зүйл дээр хүн маш ухаалаг хандмаар юм байна. Ажлаа хийхдээ ухаан гаргадаг үстэй. Та нэг уран бүтээл хийхэд одоо яаж төлөвлөөд за ингэвэл болох уу, олон нийт яаж хүлээж авах уу, яах уу гэл те. Яг энэ шиг гэр бүл гэдэгт бол хүн айгүй их бодох хэрэгтэй. Удаан амьдраад байхаар энгийн юм шиг. Завгүй ажилтай би ийм хийн тийхгүй эн чин таалагдахгүй байна гэд ингээд энэ бол өөрийн тоглолт биш. Энэ бол хамтын тоглолт. Энэ бол харилцан хүндлэл нөхрөө хүндлэх, ханигаа ойлгох те. Тэгээ ийм хүндлэл хүүхдэд бол үлгэр дуурайл үзүүлэх маш чухал зүйл бол энэ. Өнөөдөр хүүхдээ сайн сайхан хүн болох гээл хүн болгоно л хичээдэг. Гэхдээ хүмүүжил оролцож чаддаг.
Хүүхдний юм асуух гэдэг утсаа аваад ингээд тэнд байж гэл ингээд орхичдаг. Өнөөдөр танаас асууж чадаагүй юм чинь хүүхд төр YouTube-ээс хин нэгнээс асуугаад ингээд чухал гэд биедээ шингээгээд авчиж штэ тий. Энэ цаг үед нь л та хамт байж чадахгүй бол өсвөр наснд нь мянга хүсээд тантай хүүхдтэй хамт байж чадахгүй. Яагаад гэвэл та бага наснд хайчихсан юм чинь, тоогоогүй юм чинь. Тэгээд өсвөр наснда мэрэгчлээ сонгох, найзаа сонгох, гэр бүлээ сонгох тий. Энэ бүх зүйлийг танаас асуухгүйгээр нүц авчихгүйгээр хийн. Ингээд хүүхд алддаг. Энэ зүйл дээр л ээж аавууд нь анхаарч өгөөч гэдгийг л бид ингээд олон өнцгөөс нь бид нэр ойлгуулах гэж үзээд байгаа. Энэ явахтай ингээд хийгээ зогсчихгүй байнга л ингээд явж л энэ одоо хүмүүс асуудیں۔ 1995 онд тараншины хүүхдгээ байсан. Энэ хүүхдүүд хайчваа гэж асуудаг юм байна. Одоо тэд нар насанд хүрчихсэн. Том болцсон шүү дээ. Том болцсон, насанд хүрчихсэн. Энэ хүмүүс инглээ тэглээ. Үгүй ээ. Цагдаагийн байгуул, хил хамгаалах байгуул бүх зүйл төр л ингээ хяналт тавиал ингээл ягаал явж байгаа. Ийм зүйлүүд байдаг. Надад бас нөгөө нэг хамгийн гоё ном бэлгэлсэн. Тэгээд энэ номыг би түрүү ингээд харж исэн чинь нэг хальт ирүүлсэн чинь нэг аюул сонирхолтой гарчиг харсан юм. Амийг нь аварсан нэраа гэдэг. Эний талаар ярих боломж байна. Тэг хөтлөгч болцгоо байсан ч тийм. Амийг нь аварсан нэраа гэдэг. За энэ болохоор одоо ярихаар ч одоо юу юм. Гэтэл нэг кино ч гэдэг юм янз бүрийн амьдралаас хөтөлсөн маш олон зүйлүүд ингээд байдаг шүү дээ. Одоогоос бараг 10 хэд 20 жилийн өмнө ингээд асрамжийн газрын биш асрамжийн үзмшээ нэг шарлын газрын манаач ингээд нэг юугаа ингээд тойроод явж ирсэн чинь ингээд хүүхд уйлж байгаа чимээ гараад очисон чинь ингээд нэг өлгийтэй хүүхд ингээд шарлын газар тавьчих яваад гэж. Тэгэд шууд цагдаагийн байгуул руу одоо удаал түргэн ирээл нөгөө хүүхдийг амийн аваад одоо тэр хүүхд за бараг 17 8 нас хүрж байгаа байхаа сүүлд нэг асрамжийн газар очиод өөр нэр өгсөн байж хат нь би мэдэж байсан. Энэ зүйл байдаг. Тэгэд асуудал юу болсон бэ гэвэл хотод оюутан болоод ирсэн. Нэг залуутай ингээд танилцсан, жирэмсэн болсон, хаягдсан. За ингээд одоо ээж аавдаа хийж чаддгүй. Тэгээд ингээд эмнэлгийн үйлчлэгээ ингээд авч чадахгүй ингээд яваад аль болох цухтаагаал те. За ингээд энэ хүүхдтэй болсон гэдэг ээж аавдаа хэлсэн. За ингээд за миний хүү одоо нэгэн тийм болсон бол ээж аавдаа төрүүлээд өгч ээж аав нас өгөө гэдэг зүйл. За ээж ааваа би төрчлөө гэдгсэн. 2 хоногийн дараа уццсан. Миний хүүхд гээд нас барчлаа. Тэнгүүт нь ээж аав нь нөгөө ажил явдал болвол ингээл тэгээд нөгөө хүүхдийг нөгөө ил тавьдаг гэж ёс энэ төр гээл тийм зүйл байдаг шүү дээ. Тэгээд байсан чинь яг та оршуулгын газрын манаач юу байдаг вэ? Тэнд орж байгаа автомашин тэрийг бүгдийг бүртгэдэг барьдаг те. Тэгээд дор нь тэр хүнийг бариад авч байгаа. Тэгсэн чинь тэр хүн нэг тэр ажил явдалд нь оролцсон хамаатан савтангийн хүмүүс бүгдээрээ гимтрэгт холбогдсон. Аав, ах нь тэгээд нэг хүүхдтэй нойрны өмөг л унтуулсан. Тэгэл тэр хүүхд нэг 8, 9, 10 цаг унтаал сэргэл байхгүй. Сэрэл тэгэл ойлоо оршуулгын газар айгүй өндөр хувь талантай хүүхд. Тэгээд одоо амьд үлдсэн. Өөрийнхөө амийг аварсан. Ийм зүйл нэг болж байгаа. Тэр нэг хань ижлээ, сонгоо энэ шийдвэр гаргах гэдэг бол маш том үүрэг хариуцлага. Тийм гэр бүл тоглоом биш те. Тоглоом биш, маш том үүрэг. Контрол зэт анд өгдөг буцаах тавч ерөөсөө байхгүй те. Ерөөсөө нэг ихсэн бол шагаал явна. Тэр эхлүүлсэн бол шагаал анхаал хандвал те. Аль болох бие бинийгээ ингээл гэр бүлүүд бие бинийгээ дэмжээл, туслаад, өнгөлөөл тэр энэ амьдралыг яаж чихэр шиг гоё болгох юм те. Тэгээд чихэр шиг гоё болж хахад давс шиг үйл явдал ч өдөр тохион шүү дээ. Энэ залуу үеийн төлөөлөл ингээд залуу гэр бүлүүдтэй амьдралын бас үнэт зүйл анхаарах те. Би ингээд амьдарч байна. Та нар яаж байна? Хай сонь сайхан юу байна те. Ингээд ярилцах сайхан шүү дээ. Тэгээд ингээд таныг урьлаа. Нээлттэй ингээд айгуу сайхан ярилцсанд танд маш их баярлалаа. Тэгээ үзэгч та бүхэнд энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Таны хүүхдийг хүмүүжүүлэхэд тэр удамжны бүх хүн оролцдог шүү. Хүн болгон хүүхдийн зөв байгаарай гэсэн үгээр энэхүү подкастаа дуусгаж байна. Та бүхний ажил амжилт хүсье. Баярлалаа.